Дэгдээхээ хамгаалагч хүүхдүүд 3 дугаар хэсэг. Энэхүү бүтээлийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр бүтээсэн болно. Нуурын мандалд олгоотон бэдэртэж загсны үзүүр баг зэрэг шаргал туяа суужээ. Хавранхан л өндөг байсан нөгөө хэд маань овоо бадрун болж эхийгээ даган газар тоншин тонгос хийн. Алтан шаргал нар бүлээнгэлчээр ээж нэлх шувуудын жиргээ чихнээ чимхтэй. Тэртээ хөндөд бэлчэх өхөр малын мөрөлдөх нь холоос сонсогдох хөдөдийхэн. Ийм л нам хүмхэн хөдөө талд. Байгаль хамгаалагч бяцхан судлаач цугларч тогорвны талаар сониучрах ярилцсан. Тэдэнд асууж тодруулах зүйл бишгүй олон. Тогруу ханаас ирдэг хаашаам буцдаг хичнээн хол замыг хэрхэн туулж манай нутагт ирдэг болохыг тэд сониучрахна. Тонгосгийн газар тонших тэд юу идэж хэрхэн хоолдог болохыг ч хүүхдүүд ажиглан судална. Мэргэн эсвгүй 2 жил товлсон цагтаа яаран ирлээ. Мэддэг бүхнээ хуваалцах нь тэдний хувьд хайртай тогроонуудаа хамгаалах бас нэгэн чухал ажил юм да. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Өнөөдөр зундуу ах эсүүхэн бид гурав та нартай тогрууны тухай ярилцах болно. Сайн байна уу? Тогруу хаанаас ирдгв? Дэгдээхээ хол нисэж чадах болов? Юу иддэг юм болоо? Хүүхдүүдээ асуух зүйл байгаа бол гараа өргөөд нэг нэгээрээ ярина шүү. Зундуу биологч их сайн тайлбарлаж өгөх болно. За хүүхдүүдээ. Та нар тогрууны тухай мэдэх гэж их яарч байх шиг байна. Асуултаа нэг нэгээрээ асуугаарай. За эхлээд тогруу хаанаас ирдэг болохыг ярилцъя. Тогруу 3000-аас 4000 км замыг туулж манай оронд ирдэг. Дэлхий дээр 4 төрөлд хамаарагдах 15 зүйл тогруу байдаг. Монгол оронд нэг төрлийн 6 зүйл тогруу бий. Төстэй харагдах дэлхий зэрэг шувуунуудаас тогрууны ялгарах онцлог нь нисэх үедээ хүзүүгээ эвхдэггүй. Антарктик болон Өмнөд Америкаас бусад бүх твт тогруу бий. Бүгд найрамдах Хятад ард улсын зүүн хойд хэсэгт Оросын холбооны улсын чит мужийн баруун хязгаар амар мөрний хөндийгөөр цөөхөн хос тохиолдно. Харин манай оронд онон, хэрлэн, улз, халах, багтгах, нөмөрг, хараа, буур гол, тэдгээрийн сав, туул, харавхын голын гадаг, булганы айхан, ховдын хар ус нуур, авдрант орчим нутгаар тааралддаг. Солонгос бүгд найрамдах Хятад ард улс, Япон улсын нутагт өвлийг өнгөрөөнө. Тэгээд тэндээс олон мянган километр замыг туулж манай оронд ирдэг байхan шүү дээ. Хөөх, ядардаг байх та. Эвээ минь зөндөө хол замыг туулдаг байх нь шүү дээ. Дорнод аймгаас Улаанбаатар руу 5 удаа машинтай явахтай адилхан замыг туулдаг юм байна. Харин тийм байна. Замдаа амардаг юм болов? За тэгэхээр юу л да. Нүүдлийн төр зогсоолууд дээр төр буудлаж амарна. Зогсоолоо автобусны буудал шиг үү? Үгүй ээ. Гол нуур тал хээрийн намагтай хүний хөлөөс зайдуу газар буудалж амардаг байхгүй юу да? Тогруу хостой хамгийн үнэнч гэр бүлсэг амтан 5 сар орчимд 2 өндөг гаргадаг. Багшаа, дэгдээхэнүүд нь өндөгнөөс гараад юу иддэг вэ? Би талах боовны өөрмөг өгч болох болов уу? Газар тоншоод л яваа харагдахын юу төгдөг юм бол? Тогрууны дэгдээхээ өт хорхой ургамлын үндэс зөөлөн нахиагаар хоололдгийм. Хэрв бид талах будаа өгөх гэж ойртвол тэд айж үргэнэ. Байгаль дээр тэдний идэх хоол зөндөө бий л дээ. Тогруу үржлийн үедээ мэлхий, загас, том шавж хорхоогоор хоолдог байхгүй юу? Хөөх, мэлхий иддэг хэрэгүү? Идэн мэлхий идэлгүй яах вэ? Дэгдээхэнүүд нь хизээ нисэж эхлэх вэ? Хол нисэх болохоор эртнээс бэлддэг байх та. Бяцхан далавч нь их ядрах болов. 8 сарын сүүлээр нисэж эхэлнэ. Тэд их эцэг товрууныхаа хөдөлгөөнийг харж дуурайж нисч сурдаг байхгүй юу?
Харах юмсан хөөрхөн бах та. Тогрууг зарим улс орон ихэд хүндэтгэн бэлгшээдэг. Бас азийн шувуу гэх нь ч бий. Энэ талаар манай дүү Есүгэн та нарт ярьж өгнө. Бүгдээрээ сайхан амарч байна уу? Азийн зарим улс оронд тодруулбал Япон, Солонгос, Хятадд тогрууг ууртнаас аз амжилт, хөгжил дэвшлийн бэлэгдэл гэж үздэг. Тогруу харах нь аз хиймэр дагуулдаг гэдэг. Манай оронд ч ялгаагүй. Хос тогруу харвал аз жаргалтай учирч урт удаан амьдрахын бэлэгдэл гэдгийм. Би хос тогруу ойж байгаа хараахан дуусгаагүй болохоор та нарт үзүүлж чадахгүй. Оригами гэдэг чинь цаасан урлал билүү? Тийм ээ. Өнгийн цаасаар нугалж хийдэг штэ. Та нарчаас тогруу урлаарэ. Хос тогруу өнгийн утсаар хатгаж цаасаар нугалж бүтээгээрэй. Баярлаа. Ер нь ангиа цаасан тооруугаар чимэглэж болох юм байна. Тийм байна. Сайхан санаа. За хүүхдүүд ээ. Бид тогрууны тухай зөндөө ихийг мэддэг боллоо. Мэдлэгээсээ хуваалцсан мэргэн Есүгэн хоёртоо баярлалаа. За, халга тушаарай. Намрын шаргал өдрүүд үргэлжилсээр хүүхдүүдийн хичээл сургуулийн өдөр төгсөөр. Есүгэн мэргэн хоёр чих хичээлдээ яарна. Бяцхан дэгдэх хэнүүдээ нисэх өдрийг хуруу даран хүлээж тэднийг өдөр бүр ажиглан тэмдэглэсээр. Аха, хичээл эхлэх төхөж байна да. Та ангийнхныгаа санаж байна уу? Саналгүй яах вэ? Одоо ах нь дунд ангийн сурагч болно. Ах нь энэ зун авсан цэн тогрууны зургуудаа ануужинд үзүүлнэ. Тэр бас тогруунд зөндөө хайртай. Би бас тэрэнд үзүүлэх гэж тогрууны тухай зөндөө их тэмдэглэл хөтэлсэн. Та ануужин сайн юм байна. Энэ чи бид хоёрын нууц шүү. Өөр хүүхдэд хэлвэ. Би бас танд нэг гоё юм үзүүлэх үү? За. Энийг хардаа. Би тогрууныхаа хатгамлыг дуусчихсан. Хөөх, миний дүү чинь ямар уран юм бэ? Ёстой гоё болсон байна. Би энэ хатгамлаа хин нэгэнд бэлгэлдэг юм билүү? Ёстой сайхан санаа байна. Ахан тэгвэл тогрууныхаа зургнуудыг сургуультай өгчхүү. Сургуультай яарсан хүүхдүүд 9-р сарын 1-ийг хуруу даран хүлээсээр модод навчис нэг-нэгээрээ шарлан унаж намрын нар дулаахнаар ээн. Уулсын орой шаргал туяа сууж өглөөний хүйтэн шүүдэр нарны гэрэлд өнгөнгөөр гэлэлцэн. Уудам тэрэн хөдөө талд намар болжээ. Хүсэн хүлээсэн 9-р сарын 1 боллоо. Хүүхдүүд сургуульдаа цугларч амралтын сонь сайхнаас амурлдан хуучилна. Хичээлийн шинэ жилийн нээлтэн зориулж мэргэн Есүгэн хоёр өөрсдийн тэмдэглэл гэрэл зургийн цуглуулгаар сургуулийн урлаг зааланд цэн тогруу үтсгэлэнг гаргажээ. Үтсгэлэнг үзэж сонирхож байгаа та нартаа баярлалаа. Энэ бол хос цэн тогруу. Монгол орны ховор шувуудын нэг юм. Бид нуурын эрэгт олон өдөр хүлээж байж л ийм ойроос зургийг нь авч чадсан юм. Намайг Есүгэн гэдэг. Би 4-р ангийн сурагч. Ноднонгоос эхлээд нутагтаа ирж зосож байгаа. Цэн тогрууг ажиглаж өдөр бүрийн амьдрал хийж буй үйлдэл зан арын шингийн тухай тэмдэглэл хөтлөх болсон. Олон өдрийн тэмдэглэлээс цөөхөн хэдийг л энд байрлуулсан байгаа шүү. Харин өөртөө байгаа бүх гэрэл зургаа дэлгэж тавьсан. Хөөх, энийг хардаа. 5-р сарын 5-ны тэмдэглэл байна. Ээжид тагал татаж өгчхөөд хонио бэлчээхээс өмнө хойд довон дээрээс нуурын эрэг дээрх цэн тогрууны гэр бүлийг удаан ажиглалаа. Цэн тогрууны нэг нь идэж хоолндоо явсан бололтой эзгүй байна. Харин нөгөөх нь өндгөө даран үлджээ. Энэ нь чухал ажил шүү. Энэ чухал өдрүүдэд ойр хавийн айлууд нохоогоо уяанаас нь огт тавиагүй юм. Өндөг дорж байгаа шувуу айлгаж юуны магад бид бүгд тогрууга хайрлах сэтгэлтэй байгаа нь сайхан хэрэг гэжээ. Ёстой сонирхолтой юм аа. Найзуудаа, энд бас их сонирхолтой юм бичсэн байна. Би уншаад өгье. 6 сарын 5 гинэ. Үүлэрхэг бүрхэг өдөр. Би өнөөхөл даван дээрээ нөгөө хідэн тогрууга дурандад сууна. Өндг нь хэдийн дэгдээхэ болсон. Аав ээжигээ дагаад ойр зураа тонголцон явах нь өхөөрдөм харагддаг. Өнөөдөр нэг сонин зүйл ажиглагдлаа. Тогруунуудын уурыг хин нэг нь хөрөвгүй яв. 2 том тогруу далавчаа дэлгэн дивж ямар нэгэн амтныг илтэн хөөж байна. Үнэг эсвэл хэрсч байж мэднэ.
Дэгдээхэд хөнөөлтэй амьтад олон бий л дээ. Эцэг их тогруу нь дэгдээхийг ингэж л хамгаалдаг нь сэтгэл хөдлөн байдгийн байна гэсэн байна. Үнэхээр сонирхолтой маа. Мэргэн эсүүгээ хоёр ямар бүтээлж амраа вэ? За хөөхтүүдээ, багш нар эцэг эгчүүдээ анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр манай урлаг зааланд үсгэлэнгээ гаргаж байгаа мэргэн Есүгэн хоёртоо баяр хүргье. Энэ бол зүгээр нэг үсгэлэн биш ээ. Байгалаа хайрлан хамгаалах гэсэн сэтгэлээ хүмүүс түргэх гэсэн хүүхдүүдийн сайхан санаачлага юм л да. Хүүхдүүд ийм сайхан үйлсийг санаачилж олон найзуудаа үлгэр дуурайлал болон ажиллаж угаад захирал миний бие тунж баяртай байна. За ингээд мэргэн хүүгийнхээ сэтгэлийг одоо сонсъё. Баярлаа. Бидний санаачилгыг дэмжин ажиллаж зааж байсан биологч Зундуй ахта талархлаа илэрхийлж байна. Есүгэн дүүгийнхээ уралсан хос цэн тогрооны хадгамлыг Зундуй ахта дурсгаж байгаамаа. Цэн тогроо бол манай орны ховор шуудын нэг болохыг дахин хэлье. Бид бүгд энэ шуугаа таньж мэдэж хамгаалахад гар бие оролцож хамтдаа олон бүтээлч ажлыг зохион байгуулах учиртай. Ингээд би цэн тогроо шүлгээ та нарт уншиж сонирхуулъя. Цэн тогроо ирлээ. Цэнхэр тэнгэрт зил татуулан цээлхэн дуугаар хөг нэмэн цэнгэл баяртай ганганалдан ирлээ. Хүн амтны хөлөөс хол нуурын эргийн зэгсэн донд үүр гэрээ тэд заслаа. Өндгөө гаргаад удаан дарлаа. Хатуу хайл хагарах дөхөж том болсон одоо гарыг гихшиг. Дотроосоо тог тогшиж толгаан төрүүлээд гараад ирлээ. Золаан нойтон сониуч дэгдэхээ. Зүггүй салхинд далавчаад ивнэ. Зэгс нуура харан байсан. Зэллээ нисгэд хичээн суралцсан. Цэн тогроод буцлаа. Цэнхэр тэнгэртээ зил татуулан цээлхэн дуугаар хүч нэмэн ганганан алсыг зорлоо.